Өнөөдөр бидний уг нь хилцэж байгаа асуудал чинь юу штэ? Улсын хурлын шийдвэрийн биелэлтэнд тайлан баггүй юу? Шийдвэрийн биелэл. Тэрнээс хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн шинжилгээ, өрнөлөөний шинжилгээ биш штэ. Тэгээ энийг анханасаа энх хоёр сайд энийг хэлээч. Хууль яагаад хэрэгжихгүй байна? Үр нөлөө нь яаж ийн? Яагаад болохгүй байна гэдэг чинь тусдаа процесстой тусдаа бид энийг маш наривчилж ярьдаг. А бидний өнөөдөр энэ хилцэж байгаа юм чинь улсын хурлын тогтоолоор байна уу? Хуулиар журам батлаараа байна уу? Энэ чиглэл шийдвэрүүд чи яаж биелж ийна гэдэг энэ тайлан бидтэй. Ингээ бүр ингээд бүгдийг ингээд аваа хамаад ингээд бүгдийг ингээд явчихар чи энэ өнөөдрийн энэ тайлангийн хилцүүлэгч нь ерөн жоох утгаа алдах гэдэг шүү дээ. Тэгээ яг би энэ тайланг хараад ингэж бодлоо. Манай тамийн газраас бас дүн шинжилгээ хийсэн юм байна. Тэгээ нэлээд яг хөө ингээд тоон шинжилгээнүүдэн тоон шинжилгээ энэ тэдэн биелсэн тэдэн биелэхгүй бидэрт угаасаа юм өгөхгүй. Гэхдээ та бүхэн яг наривчлаа харах юм бол энэ хуулийн энэ яагаад биелээгүй ямар тайлбар байгаа яасан гэдэг юм гэдэг нь нарийн байгаа байхгүй юу? Бүгдээрээ өөрөөсөө уншичмаар байгаа байхгүй юу? Тэгээ уншиг гэхээр яг үнийг хэлэхэд энэ материалыг маш тулгуун өгөхөөр эн чи ядаж нэг 14 хоног бид нар байж аж наривчилж юмаа харж аж энэ дээр тэгвэл бодлого юм шийдэл гаргая гэдэг юм ярихгүй бол хурал эхлэхээс 2 өдрийн өмнө өчгөр чинь энэ нарийн дүн шинжилгээг нь бид нар уншиж амжихгүй байна л та. Ингээ харах юм бол уг нь яг ингээд энэ хуулийн энэ заалт нь яа хэрэгжээг энэ шийдвэр яага биелээгүй гэдэг чинь ийм учиртай байна гэдээ ард нь ингээ бичсэн байгаа юм. Тэр энийгээ цөмөрөө нэг хилцэх энэ формата байд юм уу юмаа нэг дэг журманд оруулахгүй бол нэг их цар хүрээг нь томруулаад энэ тэндээсээ ингээл яваад ах нэгдүгээр үр дүнгүй байна гэж харж байна. За хоёрдугаар зөв миний нэг их асуумаар байгаа юм бол хууль зүйн байнгын орон эрхлэх асуудлын хүрээнд 2025 онд хууль тогтоомжийн хуулийн 6 сарын 27-нд хууль тогтоомжийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулсан. Тэгээ ажлын хэсгийг нь ахалж ажилласны хувьд энэ хууль дагуулад тогтоол гаргасан. Энэ тогтоолоор болвол 2026 оны 5 сарын 1 гэхэд энэ хуулиас давсан хуулийн эрх хэмжээг даваад баталсан, хуулиар эрх хэмжээ өгөөгүй байхад баахан баталсан журам заавар маягтаа цуцлаа. Энийг бүгдийг цэгцэлж орж ирээ гэдэг энэ даалгаврыг улсын хурлаас 2026 оны 5 сарын 1 гэхэд оруулж ирээ. Тэгэхгүй бол бидний нийгмийн харилцааг зохицуулж байгаа 400 хэдэн хууль чинь үйлчлэхгүй тэрийг давж гарсан захиргааны шийдвэрүүд буюу ард түмнээс ирэх аваагүй агентлагууд, яамдууд захиргааны энэ асуудлаараа журмаараа нийгмийн харилцааг зохицуулаад байна. Ингээ гажуудаад байна гэдэг энийг бол бодлогын том шийдлээс. Энэ ч утгаараа маш том энэ даалгавар засгийн газарт өгсөн байгаа. Одоо өнөөдөр 4 сарын 5 сарын 1 хүртэл 3-7 хоног байна. За ингээд түрүү жилийн 6 сард энэ шийдвэр гарснаас хойш засгийн газар энэ дээр хэр ажиллаж тэр олон 2800-га журмынхаа хэдийг нь цэгцэлж хэдийг нь хүчингүй болгоо хэдийг нь засчаад байгаа юм бэ. Явцын тайлан гарсан байлгүй дээ. 3 асуулт бол яг гуруула хууль зүйн сайдын эрхлэх асуудлын өрөөний асууад байгаа. Тэгээ би ингээд хууль зүйн сайдын ажиллаа хийж байгаа юм шигээр ингээд хариулаад байхаар энэ нэг тийм одоо гишүүд маань бас энийг нэг ойлгож хүлээж аваач гэж би бас хэлэх гээд байна л да. Өөр сайдын эрхлэх асуудлын өмнөөс нь ингээд хариулаад байхаар чи их зохимжгүй шүү дээ энэ тий. Тэгээ амбат ахтай нэгээд ах. Тий. Тэгэхээр саяны таны одоо ярьж байгаа асуудлууд одоо бүгд явж байгаа л асуудлууд. Одоо тэр яамных нь хариулчих зүг юм шүү. За тэг. Мегмар даргын микрофоныг өгье. За номжим гишүүний асуултанд хариулъя. Хууль тогтоомжийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу захиргааны хэм хэмжээний акт гаргахтай холбоотой тавигдах шаардлагуудыг хүрээ хязгаар зорилго агуулгад нийцүүлсэн ийм байдлаар бол хууль тогтоомжийн төсөлд бол эрх олгосон заалтыг оруулахаар ингэж заасны дагуу өнгөрсөн оны захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний актын тайлангийн дүгнэлтийг засгийн газрын хуралдаанд оруулж 2025 оны 206 дугаар тогтоол гаргасан. Энэ хүрээнд энэ хууль тогтоомжийн хуулийн өгсөн үүрэг даалгаврын дагуу сайд нарт бол буюу засгийн газрын гишүүдэд энэ чиглэлийн одоо өөрсдийнхөө эрхлэх асуудалд хамаарах хууль тогтоомжийн төслүүдэд нягтлж түүнийг дагаж гаргасан хэм хэмжээний актуудаа нийцүүлээ гэдэг үүргийг өгсөн. Сайд нараас бол түрүүчээс нэхлээд өөрсдийнх нь салбарын хууль тогтоомжийн хүрээнд одоо хэм хэмжээний актынхаа агуулга зорилтуудыг үзээд хүчингүй болохын хүсвэл хууль нийцүүлэхийг нийцүүлэх дээрээс нь хууль тусгах энэ ажлуудаа бол хийж байгаа мэдээллүүдээ эрүүлж байгаа. За одоогийн байдлаар бол бид нар бол нэгтгсэн тайлан арай гаргаж амжаагүй байна.
бидэрт ирүүлж байгаа хэм хэмжээний актын юугаар бол ажлын хэсгүүд бол хууль зүйн дотоод хэргийн сайдаар ахлуулсан яамдын төрийн нарийн бичгийн дараагаар одоо гишүүдэнд бүрдсэн ийм ажлын хэсгийн хүрээнд бол 2 удаагийн уулзалтаа бол хийж явсан энэ чиглэлийг эрчимжүүлэх үүргийг бол өгсөн ингээд явж байгаа. За одоо бүтэн 1 жил болж байна. Тэгээд одоо тайлан нэрээгүй үр дүн ямар байгааг мэдэхгүйгээ сууж явах бол бас зохимжгүй байна. Эн чинь энэ хууль тогтоомжийн хууль дагаж гарсан хамгийн том бодлогын асуудал. Одоо засгийн газрын тэргүүн маань чөлөөлье гэдэг аяныг хэрэгжинэ. Энэ хууль дүрм журмаараа бараг боодог биш те. Хууль гаргах биш. Хуулиа хүчингүй болгож бараг чөлөөлж иж энэ нийгмийн амьдрал чи явах нэ гэдэг шийдэл бид нар угаасаа хүрчээд байгаа шүү дээ. Нэг л бүгдээрээ мэддэг болоод баахан хууль дүрм гаргадаг. Тэр нь бүх юмныг гацаа түгжээ болоод байдаг. Тэгээ энэ 2800-аад энэ журмын чи хідэн зөрчилтэй байгаад хэдийгээ яг өөрчлөх тийм үү? Өөрчлөх юмнууд байгаа. Заримыг нь хүчингүй болох юмнууд байгаа. Тэр чинь үдий тодорхой болцсон байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ дээр хууль зүйн байнгын орны даргадаа хэлэхэд 5 сарын 1-ний дараа шууд энэ хууль тогтоомжийн хуулийн тогтоолын хэрэгжилтийг шууд байнгын орон дээр суулжиж одоо шахах цаг болж байна. Тэгэхгүй бол ингээл хэрэгжихгүй байгаа 2-3 жилийн дараа хэрэгжээгүй гэсэн юмтай бид нар сууж иж болохгүй байна гэдэг хэлмэр. За. Нэмж хариулах уу? 4. За хэрэггүй тэгвэл юу ойлголоо намчин гişүнэ сая яг 5 сарын 1-нд хэдүүлээ хийх таны ажлын талаарх саналыг би сая ойлгож лээж байлаа. Хэдүүлээ суугаад энэ дээр чинь тэгвэл ажиллаад тэгээ таны саналыг боловсруулад бид нар тэгвэл холбогдох байгууллагууд руу саналаа тавиад явъя. Тэхөө нэг хоёрт ийм юу байна шүү. Намчин гişүнэ та ингээ 2 хоногийн өмнө өгсөн гэд тэгэхээр энэ бичиг өөрөө 18-нд ирсэн 3 сарын 18-нд. Манай банкны хорон дээр бол 23-нд ирээд бид нар 24-нд бүх гишүүдэд тараасан байгаа шүү. 3 сарын. Та тэгэхээр өөрийнхөө бас ажлын алба хүмүүстэйгээ юу ягаараа би яг энэ цаyd нэгтлээд хараа сууж байгаа. Түүнээс 3 хоногийн өмнө ирсэн бол биш шүү. Манай л банкны хорон зүгээс. Намчин гişүнэ микрофон өгөөе. За яг хөө миний хэлэх гээдсэн санаа нь тэгвэл 7 хоног ч юм уу те 10 хоногийн өмнө ирсэн байна. Гэхдээ бид нар хян шалгалтын хуулийн дагуу өнөөдөр юу хэлцэх гээд байгааг цар хүрээгээ тодорхойлохгүй бол тэгээд энэ дээр агуулга дээр нь юм бичсэн байхад энийгээ ярихгүй асуудлынхаа шал өөр юмар л яваад байна гэж байгаа. Тэгэхээр гишүүд маань юмаа уншаагүй л байгаа байхгүй юу? Зарим нь бол уншаагүй бах. Яалтчгүй засаг түр эн чин булжигнаад ийшээгээ анхаарах завгүй л боллоо шүү дээ. Тэгэхээр хаана энийг явахгүй бол ингээд нэг бүр ингээд хилцүүлэг чин задгаараа цар хүрээнээсээ даваад байна л гэсэн асуудал. Зөв. Одоо миний зүгээс бол гишүүд асуудлаа уншаал танилцах ёстой. Гэхдээ гишүү юу асуухыг бол байнгын хорон дарга бол мэдэж би одоо микрофоныг хааж болж чадахгүй шүү. Тэгээд гишүүд өөрсдөө хариуцлагатайгаар юмаа уншаад асуух юмаа хүрээнд асуух ёстой. За